За би энэ нөгөө нэг удирдамж ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухайтай холбоотойгоор бас нэг ажлын хэсгийнхэнд бас нэг тусгаж өгөөч гэж хэлмээр байгаа. Тэр нь юу гэхээр малын чанарыг сайжруулах чиглэсэн одоо энэ төрийн өмчт цөм сүргийн аж ахуй гэж байгаа. За сүүлийн нөгөө байнгын хорооны тайлан дээр 3,000 одоо мал сүрэг байгаа гэсэн тоо хэлж исэн. Тэгэхээр энэ малын удмын сангийн үндэсний төвд харьяалагддаг. Тэгэхээр энэ одоо яг энэ тоо хэд байна? Яг ямар аймагуд дээр байна? Одоо энийг өсөж үржүүлэхдээ юу хийгдсэн? Ер нь энэ 3,000 гэдэг тоо бол бас хангалтгүй тоо байгаа учраас энэ дээр бас нэлээд судалгаа шинжилгээ хийж тооцоолыг хармаар байна. Тэгээд ер нь бид нар одоо цаашдаа энэ бүсчилсэн хөгжлийн бодлогод бүх бүсэд энэ цөмсөргийн аж ахуйг одоо бас дэмжихээр заасан байгаа. Тэгэхээр энийг яаж одоо уялдуулах вэ? За мөн хувийн одоо бас яг энэ одоо аж ахуй нэгжүүд энэ нөгөө нэг аж ахуйг бас яаж энэ бодлогоороо бас дэмжиж өгөх вэ гэдэг дээр бас манай ажлын хэсгийнхэн судлаад энэ дээр бас зөвлөмж дүгнэлтээ гаргахтаа тусгаж өгөөч гэсэн ийм хүсэлт байна. Цагаан гүлгшин хариулъя. За ажлын хэсгийн бас хүрээг харахтаа бид нар бас юун дээр одоо суйрлах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй байгаамаа. Ялангуяа одоо энэ генет нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд 2-3 томоохон суурь судалгаанууд бас хийгдэх ёстой одоо байсан байгаа. За 3 жил тутамд одоо малын генетик нөөцийн төлөв байдлын үндсэндээ судалгааг хийх ёстой байсан боловч бидэнд танилцуулсан мэдээлэлээр бол 2018 оноос хойш хийгдэг байгаа. Тэгэхээр яг одоо үндсэндээ энэ удаагийн ажлын хэсгээр ерөнхий одоо үндсэндээ одоо бодлогын болон томоохон өөрчлөлтийн энэ агуулгуудыг бол бүрэн дүүрэн гаргахад бас одоо жоох өрөөсгөл байгаа бас манай байнгын хорооны гишүүд манаас анхаарах нь зөв. Тэгэхээр тодорхой одоо энэ хуулийн хэрэгжилтийн явцыг ерөнхийд нь үндсэндээ бол дүгнээд за энэ сая ярьсан суурь судалгаануудыг одоо хийх чиглэлүүдийг бол энэ ойрын хугацаанд бол үндсэндээ бол гаргаад төсөв санхүүтэй холбогдлолтой бусад энэ асуудлуудыг бол яаж шийдэх вэ гэдэг дээр тодорхой шийдлүүдээ гаргах энэ агуулга руугаа энэ ажлын хэсэг нь бас төвлөрөх нь зөв байгаад байгаамаа. За тэгээд суурь судалгааны одоо үр дүнд цогцоор нь сая ярьж байгаа энэ малын удмын сангийн үйл ажиллагаа за энэ одоо малын ашиг шимтэй холбогдлолтой асуудал бүчлэн одоо хөгжүүлэхтэй холбогдлолтой асуудлыг бас цогцоор нь тухайн одоо энэ гарч ирсэн судалгаан дээр үндэслэж бас хийх нь илүү өөр одоо нөлөөтэй болно гэж бас харж байгаамаа гэдгийг бас одоо хэлье. За ямар ч байсан ажлын хэсгийн гишүүдтэйгээс саяын саналыг бас ярилцж чад төлөвлөгөөнд ямар байдлаар бас оруулж ажиллах вэ гэдгийг бас анхаарч ажиллая гэж бодож байна.